За бүгдээнд нь сайхан амралтын өдрийн мэнд хүргье. За тэгээд нэг хоёр муу мэдээ байна. Муу мэдээ л гэж хэлээ да та хэдтэй. За тэгээд алинаас нэг хэлэх вэ гэж. За юу вэ? Эстоны талаас эхлэе. За бид хэд яваад Санкт Петербургээс Эстон руу очдог Шумилкино гэдэг хилийн бордор дээр ирээд уржигдэр ирээд тэгээд Оросын талаар хил гараад за тэгээд Эстоны тал руу орсон. За Эстоны тал дээр орсон. Эстоны тал дээр асуудал үүссэн. За энэ явуултай холбоотой асуудал үүссэн бэхээр Кирилл үстэй машины номер дээр ингээд асуудал үүссэн. За тэгээд ерөнхийдөө бол Монгол улс бол нөгөө Вений конвенцэд илссэн юм байна. Тэгээд Вений конвенцэд илсээд Вений конвенцийн хуулиараа бол нөгөө харилцан туслах олон улсын жолооны үнэлэхтэй байх, машин тэрийг саадгүй нэвтрүүлэх гэдэг нэг тийм бас нэлээд олон зүйл заатай тийм юу байдаг юм байна. Конвенц байдаг юм байна. За тэгээд Эстоны тал руу орлоо. Эстоны талч ерөнхийдөө бол ингээд сайхан хүлээж авах юм аа. Асуудал алга. За тэгээ асуудал юунд байгаа вэ гэхээр би бол ингэж бодлоо. Энэ биднэрт биш энэ улс оронд маань жоохон асуудал байна. Тэгээ энэ асуудлаас болоод иргэдэн ингээд жоохон тийм зовдөг, зүдэрдэг нэг тиймэрхүү юмыг би олж харлаа л да. Тэгээд нэгдүгээрт Эстоны талаас бол тань дээр бол ямар ч асуудал алгаа тийм ээ. Бичвэр дээр чинь асуудал алга. Бүх зүйл чинь асуудал алга. Ганцхан танаа дээр ямар асуудал байна гэхээр машины чинь энэ грил үсгтэй Г үсэг гэдэг ганцхан Г үсгэн дээр чинь байна. Ер нь Г үсэг биш. Ерөнхийдөө машины дугаар дээр чинь асуудал байна. Бид нар тань ингээд нэвтрүүлэх ямар ч боломж алгаа. За бид нар таныг бүр яаж хийж аваад нэвтрүүллээч та Европын улсаар бол явж чадахгүй. Тий Европын улсууд дээр бол таны энэ дугаар чинь ингээ асуудал үүснэ. Маш олон юм дээр энэ дугаар асуудал үүснэ. Грил үсгтэй гэдэг. За тэгсэн би ч бас нэг жоохон тийм зарагч талын юм байна шүү дээ. Яг нэг үг хэлэхэд. Тэгээд би тэглээ. Бас нэлээд заргалтлаа л да. Вений конвенцийг чарлаа. Тэгээд ингээ заргалцсан. За та байж 50 байж гэдэг хэлийн шалганы офицер над дээр Вений конвенцийн Annex 2 гэдэг зүйл заалтыг ингээ 4 юутай зүйл заалтыг гаргаж ирээ шууд үзүүлж яана л да. За энийг та ингээд танилцчих. За тэгээд тэрийг ингээ үзээд би тэдэртээ ямар ч тийм маргаан үсгэх надад тийм юу галга болчихж байгаа юм. Үндслэл байхгүй болчихж байгаа. За энэ дээр бол элчин сайдын хаан байгаа ч тусалж чадахгүй, юу ч тусалж чадахгүй. Яагаад гэвэл Вений конвенцэд заасан тэр Annex 2 гэдэг зүйл заалтан дээр бол латин сэртэй байх хэрэгтэй. Тухайн улс оронд явж байгаа автомашин бол латин сэртэй байх хэрэгтэй байна. Тэгжээж нөгөө тухайн улс хууль дүрм бүх зүйл ингээ мөрдөх ёстой гэдэг юм байна л. Тэгээ миний машин чинь ОНГ гэдэг нэг юм асуудал байсан. За яг ер нь бол энэ Европын улсуудаар аялж байсан монголчууд маань надад хэлсэн л дээ. Гэхдээ энэ мэдээллийг бол би нөгөө хил давсныхаа дараа мэдсэн байхгүй юу. Дөнгөж хил давчаад явж байсан чинь бас сайхан аялж байсан хүмүүс надад зөвлөсөн л дээ. За наад Г дугаар чинь их хэцүү дээ. Чи гүржээ нэг давхгүй зүцхүү тий. Эсвэл өөр юугаар ингээд давх уу. За хил устаа болоод бас ингээд маргаа үсгэж байгаа ч болтоо ингээд давж болох байх энэ төр гэдэг надад бас юм олон сайхан зөвлөгөө өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ над руу сайхан мессеж чичээд над дугаар чинь л надад тий дугаарынхаа асуудал дээр л чи анхаараарай гэсэн. Тэгээ нэгэнд би гараа явцсан учраас ер нь үзье тий яадгийн. Энэ маань эргээд бас энэ Европын улс руу автомашинтай аялах хүмүүст маань маш том тий мэдээлэл болох хэрэгтэй болоо. Тэгээ өөрийнхөө биеэр туулж байгаа учраас энийг би тайтаас ингээд очоод яг хил дээр нь очоод ингээд арга мухартаад тэгээд ингээд буцаж байгаа учраас тий нэнийгээ би тайдад бас ингээд хуваалцаад мэдхгүй нэгэнд нь гоё ингээд мэдээлэл болгоод тэгээ энийг бол би бас YouTube сувгтаа ингээд тавьчихна. За тэгээ энийг яагаад би улстай холбоод ингээд ярьж байгаа юм бэ гэхээр за Монгол улс бол ерөнхийдөө манай улс би их орн бол муулмаргүй байна л та. Зүгээр ер нь манай улсын хувьд бол дэлхийд цор ганцхан грил үсгсэн эртээ үлдсэн улс юм байна шүү дээ. Хамгийн инээдтэй нь. Энэ Оросын Албаны улсын номер чинь ингээ бүгд латин юм байна.
Эдгээр чинь кирилл үсгтэй мөртлөө номер нь латин. Одоо Russia гэдэг те RUS гэдэг юм үгтэйгээ тэгээ сэрүүд нь одоо дандаа латин үсгтэй. Тэгээд одоо ингээд би нөгөөдөлтэйгээ маргаа үсэх гэдэг зөөл залтай байдаг гэсэн чинь уучлаарай те. Зөвхөн танаа ус л ганцхан кирилл үсгтэй. Бусад бүх ус одоо ингээд латин руу шилжчихсэн одоо ингээд те. Латин дугаартай болцоо одоо Казахстан юу гэдэг те Киргиз, Узбек одоо бүгдээрээ одоо ингээд кирилл үсгтэй болцсон. Тэгээд одоо манай дээр нэг юм асуудлууд их байна л да. Яг нэг ингээ харахад бол ингээ хэрэгтэй хэрэггүй юм маш их хийдгэлтэй бодлого шийдвэрүүд гаргадаг. Тэгэхэд яагаад одоо жишээлбэл энэ ийм жижиг асуудал ингээ шийдэж болдгоо юм болоо. Энэ чинь айгүй энгийн асуудал байхгүй. Одоо манай дээр индексийн асуудлууд бас их үүсдэг. Хаягжилттай холбоотой асуудлууд үүсдэг. Шуудан постал кодтай асуудлууд үүсдэг. За тэгээд одоо ингээд дээр нь усын дугаартай холбоотой асуудал. Тэгэхэд цор ганцхан одоо кирилл үсгэн сэртэй ус одоо дугаартай улс бол одоо Монгол улс болж таарах шиг байна л. Тэгээ одоо ингээд сайхан аялдаг, аялмаар хүсэлтэй одоо хүмүүсийн хувьд бол энэ маш том орой юм байна. Би хөөхс минь яг урд нь ингээд аялж байсан хүмүүс маань одоо тий аргагүй ихэнд энэ улсынх нь одоо тий нөхцөл байдал уялдуулж одоо бид нар номерын хүртэлтийг сонгож авдаг байх нь шүү дээ. Болж үзвэл одоо тий ОВС ч юм нэг латин дугаартай төстөөд байдаг. Яг үнэндээ латин дугаарт уу гэсэн үг байхгүй. Яг вайта адилхан учраас уугаар нөгөөдөл нэг юм аргалаад оруулт юм. За зайлвал да Монгол улсаас ирж байгаа хүмүүс тий одоо энэ гэдэг нэг иймэрхүү байдал. Тэгээд одоо би гүржээр яваад за би гүржээр орж болно тий одоо яаж игээр маргаан дэгдээд орлоо гэж бодъё. За гүржээр ороод Турк ордог. За цаашаа Болгар, Грис яаж игээр орсон ч гэсэн тухайн улс тухайн одоо Европын холбооны улсын хууль дүрмдээ захирагдж л явна. Тэгэхээр цааштай маань ингээд одоо аялалд бол нэлээ их бэрхшээл гарах юм байна. Тэгээд би тэд яриад би одоо тий эхнэртэй хоёлаа яриад за ерөөсө дугаараа солиё тий дугаараа солихоосоор арга байх боллоо. Тэгээд одоо буцъя. Буцахдаа би харин арай ойрхоноор Баян Өлгөө ороод Баян Өлгөө дээр одоо би нөгөө машиныхаа дугаарыг одоо сууж тавиад ингээд буцаад Баян Өлгөөгөр орж ирээ. Тэгэхээр арай ойрхон юм байна. 5000 км одоо 5400 орчим километр буцаж яваад буцаад энэ Шүмэлкэн гэдэг энэ Эстоноор ингээд гарчъя одоо гээд. Тэгээд эхнэртэйгээ зөөлээд яасан би эхнэр хүүхдээ шиг Москвад үлдээч бол амар юм байна. Москвад үлдээгээд энэ хэд сайхан амарч инээц. Тэгээд би ганцаараа яваад машинтайгаа Баян Өлгөөгөр хэлд аваад тэгээд Баян Өлгөөд очиж жагаад одоо нэг за эх орондоо очсон юм байна. Нэг дугаар солих асуудал одоо гайгүй байх байлгүй дээ тийм ээ манайхаа. Тэгээд энийг бас үзэж байгаа хүмүүс энэтэй холбоотой бас тусалж дэмжээрэй гэж би хэлэх гээд байна. За тэгээд ерөнхийдөө бол би бас хүмүүс маань надаас асууж байгаа машинтайгаа Европ руу аялал ямар бэрхшээл үүсвэ юм тийм. Ерөөсөө ганцхан сэрэн дээр л асуудал үүсэх юм байна. Өөр юун дээр ч асуудал үүсэх. Эстон дээр бол ер нь Латв дээр ч гэсэн адилхан. Ерөөсөө ганцхан машины сэртэй холбоотой асуудал тань дээр нэлээд олон юм конфликтийн асуудал яригдана. Тэгээ яг энэ улс үндэстнийх нь юм та тохируулаад ингээд одоо хэрвээ машинтайгаа аялах байгаа бол одоо ОВС ч юм одоо дугаараа та нэг солих тийм л асуудал үүсгэх. Нэг бол одоо дугаар авахтаа та анханасаа нэг тийм латин үсгтэй нэг төстөө тий одоо уул нь бол кирилл үсгэн шүү дээ бүгдээрээ ОВС ч юм одоо юу гэдэг юм те. Тэгээ бид нар бол одоо яг нэг үлгээд одоо тусгаар улс аахгүй тусгаар улсын эргээд тэгээ ингээд одоо яалтч байхгүй одоо те ингээд бодлогын асуудал юм уу одоо юуны асуудал нэ те энээсээ болоод бол нэг иймэрхүү юм одоо энэ бол жижиг асуудал гэж би бодохгүй юм л да энэ бол энэ том асуудал гэж боддог. Тэгээ энээс болоод нэг иймэрхүү хэцүү байдалд ингээд орж байна. Тэгээд харамсалтай нь одоо тэгээд ямар ч байсан би буцах одоо над тийм юу гартлаа. Тэгээд гэхдээ энэ дээр бол би ерөөсөө юу авахгүй. Нэг сайхан юм зүйл нь бол одоо ингээд Оросыг би гоё бүтэн тойрох чинь одоо би гоё урдуур нь яваад тэгээд горны алтаагаар зээд горны алтаагаараа ороод Баян Өлгөө улаан байшин тийм бомб гэдгээр одоо ороод тэгээд Баян Өлгөө дээр очиж жаад за арайч Улаанбаатар руу очиж одоо дугаар монгор солихгүй байх байлгүй дээ л гэж найдаж байна. Одоо бас манайх ямар юм тавих юм би бас мэдэхгүй байна. Тэгээд мэддэг нэг нас над хэлээд өгөөрөө. За тэгээд нэг иймэрхүү асуудал байна. Тэгээд дугаар маань одоо жишээлбэл латин сэртэй байх юм бол та хэд маань бол игээ сайхан чөлөөт айлч улсад одоо явхад бүрэн боломжтой юм байна. Эстоны тал дээр бол одоо зүгээр миний харсан өнцөг шүү. Миний мэдрэмж тийм мэдрэмж хэлэхэд хүмүүс нь бол нэг тийм
одоо найрсаг бол биш юм байна. Над бол тэгж санагдлаа миний мэдрэмж. Одоо Оросоо энэ Шумилкна гэдэг энэ Шумилкно гэдэг энэ хилээр бол ингээд Эстон, Латви хүмүүс бол ингээд Орос руу орж иж аялаад машинтаа орж ирээ буцаад гарч байгаа хүмүүс зөндөө байна. Ер нь нэг тийм муухай харсан, нэг тийм ярваасан тийм л хүмүүс байдаг юм байна. За хил дээр ноцсон ч гэсэн нэг тийм гоё найрсаг бол биш юм гэдэг. Энэ бол за ингэж асууж байгаа байхгүй би. За би ингээ те 9000 км яваад ирж байгаа маа. Би бол зүгээр аялагч юм те. Би 9000 км яваад ирж байгаа. Тэгээ одоо би ингээ жоох хөвгтэйг явж байгаа. Та надад туслах ямар нэгэн боломж байна уу те. За би энэ ОНГ гэдэг сэрээ би ингээ латин сэрлэг хөрвүүлээд би цаасан номер ингээ бэлдээд явж байгаа. Би энийг ингээ наач хамаагүй уртаа хоноо наач. Тэгээ гэсэн чинь боломжгүй. Чиний хэдэн мянган километр явах, жоох хөвгтэйгээ явах те. Тэр чинь бол надад хамаахгүй. Энэ бол чиний асуудал. Тэгэл ерөөсөө алгаахгүй NX2 гэдэг Вений конвенцийн NX2 гэдэг зүйл заалтыг шууд надад хэлж авчирж өгөөл. Над ямар ч мангаан үсгэх тийм одоо үндэслэг бол ачиж байгаа юм. Тэгээд одоо юу гэдгийг те бид нар ч одоо нэг тийм одоо нэг туурцгаар одоо бас нэг одоо бид нар ч бол омгчдаг шүү дээ. Их оноор омгчна. Бид нар бол Монгол гэдэг одоо те сайхан нэрээр омгшдаг. Бид нар сайхан омгшил байгаад байгаа боловч энийг сонин одоо энэ жижигхэн проблемууд байна. Дэлхийд одоо дэлхий ч өөрөө даяаршсан. Одоо тий бүх зүйл сайхан одоо ингээл одоо дэлхийн бүх орны аялагч нар ингээд сайхан аялаад ингээд байж байна. Тэгвэл одоо жишээлбэл бид нар үнэхээр дугаараараа ондоошмоор байгаа юм бол мо дэлхийд ганцхан гэрэл өстэй бол гаднаас орж ирж байгаа латин дугаартай машинууд бид нар явуулах хэрэггүй юм байна. Та кирилл номертой байх хэвээр манад зан дээр хөлгөнд орох гэж байгаа бол тэгэхээр чадахгүй байх л да тий. Яагаад тэгэхээр энд нэг тийм асуудал шүү дээ. Бодлогын асуудал юм одоо юу юм те. Тэгээд нэг заримдаа нэг юм одоо их сонин утгагүй, сонин шийдвэрөө те утгагүй их зүйлүүдээр бид нар ингээд маш их мөнгө зарцуулдаг. Уул нь тэрнийхээ хооронд одоо бид нар энэ индексжүүлэлтээ гоё хийгээд, хаягаа гоё хийгээд, энэ автомашиныхаа усын дугаарыг гоё латин сэртэй болгоод ингээд те. Ингээд өгчвөл одоо уул нь бас бид нар тэг хэрэгтэй болов гэж. За тэгээд одоо яг хаа бидний хувьд бол аялагч хүмүүс учраас энд бол одоо өшөө адал явдал бүх зүйл бэрхшээлгүй, проблемгүй байна гэж бол байхгүй. Тийм болохоор одоо энэ дээр бол би нэг одоо бухимдаж гутарсан зүйл алгална л да. Сайхан аялал явж гэн. За тэгээд хоёрдугаар нэг одоо муу мэдээ гэх юм уу одоо юу гэх юм. За Оросын хил дээр маань юу байлаа. Ороход бол асуудал байгаагүй. Бид нар улаан өдөр ингээд нөгөө Оросынхаа хяактын бомбтор орж ирэхэд бол асуудал байгаагүй. Тэгсэн би ч нөгөө дронтой явж байгаа. За энд бол өсө дрон гэдэг бол өсө хамгийн том асуудал байгаа шүү дээ. Тайлбар хийж байгаа. За дронтой явж байгаа. Дээрээс нь би Starlink-тэй явж байгаа. За Starlink бол би огт хэрэглээгүй. Яг тэгээд цоошин Starlink байгаа байхгүй юу. Тэгээд би Starlink дронтой явж байгаа. За тэгсэн нэг Оросууд маань бол надаас асууж байгаа. Шалхахаас өмнө. За танд ингээд дрон байгаа юу? За Starlink байгаа юу? Гэдэг ерөөсөө энэ хоёр зүйлийг асууж байгаа байхгүй. Тэгээд би бол одоо ер шудрагхан шүү дээ. Байгаа байлгүй яах вэ? Одоо би нуужаач магадгүй эдгээр гайн таарад одоо ингээд шалгачвал би том асуудал орно шүү дээ. Тэгэхээр би байгаа гэсэн чинь гэл нөгөө намаа шалгасан юм. За тэгээд их тийм нэг одоо муу хүн гэж бол би хэлэхгүй. Тэр тамаашны контролын ажилтан нэг тийм залуу. Тэгээ нэг тийм жоохон тийм бодлооч гэх юм уу? Нэг тийм 10 жилд одоо байхад та одоо нэг тийм хүүхдүүд байдаг шүү дээ. Нэг тийм итгэвтэй юмдаа амир итгэвтэй мөртлөө нэг тийм одоо жоох явдаггүй нэг тийм бас нэг тийм хүүхдүүд байдаг байсан да. Одоо ингээд нэг сурлага бол тийм сайн биш. Тэгтээ амир юмд итгэвтэй. Тэгэл ингээл гүгээл яадаг. Тэ ингээл одоо багштай гоё ингээл үнэлэгдэх гээл хөрхийг гүгээд идэг шиг. Одоо бас нэг тийм ажилтнч байдаг юм да. Ингээд нэг ингээд гүгээд идэг мөртлөө. Тэгсэн яг нэг тийм хүн дээр таарчлаа. Тэр хүн бол муу хүн бол биш байхгүй. Яг тийм итгэвтэй одоо ажиллаа их амар хийж байгаа юм шиг харагдах гад ингээ гүүгээд байдаг нөө. За нөгөөтгөн зүгээр өстө нэг амар юм илрүүлсэн юм шиг гүүгээд л өстө. Нөгөө мод орооны маань барьж гүүгээд нэг жишээ гүүгээд за тэгснэ нөгөө маа Starlink чинь барьж гүүгээл за ароос ингээл тэгсэн бас дээрээс нь би чи нөгөө намайг нөгөө нэг юу авч байгаа байхгүй. Ер нь 50,000 км туулна гэж тооцоод би бүх одоо агарын шүүр, за маслын шүүр, дизелийн шүүр ингээд бас дагалдах хэрэгсээд авч байгаа.
олддог ч байсан бас энийг хайж явахаар гээд ингээ аваа. Тэсэн чинь нөгөөтийн гарсан л өө стагаал. Чи яста амар их бараатаа явж байна. Нэг тийм хэцүүнтэй таарц. Тэгсэн нөгөө ахлах гол ч юм уу дарган ч юм уу тэд ач холбогдлохгүй байхгүй. Нөгөөт нь Илья гэдэг юм зайлаа. Би одоо бөөр нөгөө тамаашлагтайгаа ч одоо бүр найз болсон. Орсоо тамаашлагтай. Нөгөөх нь Илья чи зүгээр тайван те энэ чи асуудал биш ээ. Тэгэл ингээл нөгөөх нь байрч өгөөл наасхан өгөөл ингээл. За тэгсэн би ч хэллээ л те. За би бол Монгол хүн те. Бид нар бол олон жилийн хөршүүд. Тэ Украиний асуудал надад хамаа байхгүй. Энэ миний Starlink бол шинэ байна та одоо хаар те ингээ шинэ байна. Ингээд юунаас чинь хилийн ажилтнууд одоо дарган натаа гарч ирээ уулзч байгаа. За та зөвөр болгоорой. Бид нар бол ажиллаа хийж байгаа хүмүүсөө бид нар энийг шалгах хэрэгтэй. Яа тэгэхээр тань дээр одоо федерац Оросын холбооны улсын одоо спор хамгийн хоригдсан зүйл бол одоо Starlink юм байна л. Яг тэгэхээр Starlink сүлжээг одоо Starlink-ийг ашиглаад хаа нэгтээс нь ашиглаад одоо нууцаар уулжиж ашиглаад координат өгдөг юм байна. Тэгээд доронтой холбогдоод ингээд дороноор болохоор одоо юм дорон ч нэг жижиг том хамаагүй тийм ээ л да. Онцгой объектууд одоо жижиг тусмын дорон чих аюултай байдаг юм шүү. Одоо цэргийн объектууд одоо гүүр юу байдгийг чухал объектуудын зургийг нь аваад тэгээ мэдээлэл дамжуулдаг юм аа. Тэгээд би бол таныг монгол хүнийг мэдж байна. Гэхдээ та тийшээ мэдээлэл дамжуулж байгаа үгүй бид нар одоо хэлж мэдэхгүй шүү дээ. Бид нар чинь ингээд уус үндэснийхээ аюул байдгийн төлөө дайнтай байгаа тий. Тэгэхээр бид нар энийхээ төлөө бид нар одоо энэ юуг бол заяашгүй хийгээс өөр аргагүй. Тэгэхээр таны энэ дрооныг бол бид нар хурааж аавна. Хурааж аавна гэдэг нь бүр хурааж авч байгаа юм биш. Бид нар таны энэ дрооныг шалгаад энэ Starlink чинь шалгаад та ямар нэгэн байдлаар одоо чухал объектуудын зураг авсан уу тэ эсвэл одоо энэ Starlink-ийг ашиглаж ямар нэгэн координатууд дамжуулсан байна уу гэдгийг бид нар зайлшгүй шалгах шаардлагатай эдрийг бид нар шалгахгүй. Энийг Санкт Петербургт одоо шалгадаг тэр тагнуулын байгууллага ч мэдхгүй байна те нэг тийм байгууллага ингээд шалгах хэрэгтэй маа. Тэгээд энэ бол нэг ойролцоогоор 20 хоног болох байхаа. Тэгээд 20 хоногийн дараа асуудалгүй байх юм бол буцаад энэ шүмэлкэн дээр хүрээд ирэхээр та ирээд аваараа энийгээ буцаагаад авч болно. Тэ энэ дэр бол одоо ийм зарчим юм байгаа шүү. Тэгээ та ойлгоорой гэд. За тэгээ би ч нөгөө нэг манай найз бас тэгдгийг. Гэхдээ наад бол чи яхаар хүний юм урааж авдгийг. Одоо өөрсдөө авах гэж байна. Тэгэхээр бид нэр одоо нэг олон жилийн өмнө байсан одоо нэг Орос орон ядуу ч юм уу, ард иргэдний ядуу ч юм уу одоо нэг хүний имийг дээрэндэг одоо тийм юм дээрээс алах үнэхээр нэрэ. Амар өвччих. Хөгжил бол үнэхээр. Тэгээ үндэсний дархлаа гэдэг чинь бол ерөөсөө энд л харагдчихна. Үндэсний дархлаа. Одоо жишээлбэл Европтой худалдааны Америкч байгаа бол бид нар өрөвлөөр л юм. Өөр юм хийхгүй. Европын талаасаа маш их хоригт орцсон. Тэгээ эд маань одоо нэг хоригт орчоод ингээд унчих юм бол гэсэн чинь ингээ улам хөгжөөд байгаа юм. Тэгээ харин эргүүлээд одоо ингээ үндэсний дархлаа буюу өөрсдийнхөө мөнгөнд тэмдэгтэйг өшөө хүчтэй болоод тий. Ингээд одоо бүх зүйл ингээд гаргаж байгаа юм л. Тэгэнгүүт чинь би одоо юу гэдэг те та одоо миний юм ингээ дээрэнд чинь те гараг ингээ авах гэж байна ингээл эхлээд л одоо бөө сериосны те манай найз чинь одоо би бол ингээд одоо гараг л одоо орчуулах тэгтээ би одоо бараг Монголынхаа юунаас одоо би иргэнэ хамгаалаад ярьж байна ортрыг аль ингээл тэгтээ чинь нилээн сүртэй юмсан. Тэгсэн тамаашны хадралж та зөвөр ойлгороо. Тэгээд ингээд нэг бүрчлэн бүх юмныхын зургийг аваад танаас эдний ширхэг ийм сэр дугаартай ийм ингээд тэгээд зургийг авангуудаа 4% ингээд одоо 4 төрлийн бичиг байна. За ийм ингэж авсан ийм шалтгаанаар ингэсэн бид нар ингэх ёстой. Ингээд энэ дээр мэйл хаягач миний мэйл хаягийг өчөөд за ингээд эдийн хугацааны дараа та энэ мэйл хаягаар хамтараа эсвэл би хүрээд ирэхэд тань руу ингээд мэйл хаягаар бид нар мэдэгдэн та тэгээ ирээд аваараа. Ингээд бүх юм хуулийнхаа даваа чийсний ингээд надад өгчөж байгаа. За тэгээ энэ одоо нэг тийм муу мэдээ юм уу сайн мэдээ юм мэдээ. Тэгээ миний хувьд бол одоо юу гэдэг би ямар одоо буруу зүрх зүйл хийж байгаа биш би чи ингээ аялагч юм. Гэхдээ би ингээ аялагч тэгэхээр эн чинь хин ч итгэхгүй. Яагаад тэгэхээр нөгөө дайны нөхцөл байдлаа та хэдийн Монгол хүн олон жилдээ Монгол улс одоо Оросын холбооноос бол найрамд тайлцаатай байсан тий ингээл одоо юм аа хэдрээ өөрсдөө хэлж л танаа тайлбарлаа хэлж. Гэхдээ одоо магадгүй тий та энэ зүйлийг ашиглаад одоо мөнгө гэдэг зүйл чинь амар хүчтэй юм л да. Одоо Орос би гадны иргэн шүү дээ. Тэгэхээр Оросоос дотоодоос бас ингээ урагч хүмүүс гараад байна л та. Ингээд одоо
юу гэдгийг те нөгөө мэдээлэл худалддаг ингээд мөнгөөр одоо юм худалддаг ч юм уу одоо ингээд зөндөөл юм асуудлууд. Тэгээ энэ дайнтай холбоотой асуудал бол надад юм сонир биш байгаа байхгүй юу. Одоо би дайны талаар бол дургүй. Ер нь дайн дуртаон ч гэж байхгүй. Энэ талаар би ер нь ярих дургүй. Зөвхөн нөхцөл байдлын хувьд бол тэгээд нөгөө Европ талдаа хилж байгаа. Одоо Финляндтай Орос улс их олон улстай хилж байна. Финляндтай хилж байна. Эстон улстай хилж байна. Латвитай хилж байна. За Казахстантай хилж байна. Хятадтай хилж байна. Гүржтэй хилж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ Европ чиглэлийнхаа улсуудтай бол нэг хэлийн шалган дээр бол нэлээд хатуу байгаа юм. За миний анзаарсан зүйл бол Оросын талаас гарч байгаа Оросын иргэдэг стандарт нэлээд чангалж байна. Ер нь чангалж байна. Цаанаас орж ирэх нь ч гэсэн нэлээд одоо амар шалгадаг, нэлээд хүлээлгдэг, ер нь нэлээд хүлээлттэйгээр. За наадлаасаа гарч байгаа юм дээр бол бас адилхан ерөнхийдөө шалгалт нь бол ингээд ерөнхийнээр оруулангуудаа дахиад бүгдийг задлуулаад ингээд одоо нэг хүчин задлуулаад нэг хүчин шалгаж. Тэгэхээр яг энэ дайнтай холбоотой асуудал байгаа л та. Тэгээд яг ер нь бол би түрүүн бас ярьжсэн Эстон гэдэг улс бол би одоо орж үзэж байгаа соёлтой танилцаад одоо би хил дээр ингээд тааралцсан хүмүүсээр бол тэр улсыг бол дүгнж болохгүй л те. Зүгээр анхны төрсэн мэдрэмж филинг бол ингээд ерөнхийдөө нэг тийм их тийм онцгой харцтай одоо тийм хүмүүс санагдлаа надад. За тэгээд ерөнхийдөө ингээд их тийм одоо мэдлэхгүй байна. Үнтэй мэдлэхгүй. Сайн байна уу гэж мэдлэхээр мэдлэхгүй байна. Муухай харж байна. За нэг Оросуудын хувьд бол ингээд энэ тэнд таарахаар за нэг 80% нь бол мэдлээ шүү. Ер нь мэдлдэг. Инээгээл чи гоё байна. Амжилт үсэ. Сайн яваараа. тэргээд одоо ер нь 80%, ер нь 90% шүү те. Ингээ мэдлэлтийн сайхан мэдлэн. За тэгээд инээгээл ах юм. Одоо тамаашны контролд байгаа хүмүүс нэгэл одоо гүйлдэл инээгээл ингээл нэг ийм их асуудал. За тэгээд нэг жоохно манаас юу ачлаа. Санктад бид нар нөгөө хүүгээ нэг усанд оруулчаад бөгчм дунддгоо болохоор цонхоогоо онцсон чи хүүгээ хоолойг нэвтгээд танаа төрчихсөн. Тэгээд хүү маань бас нэг халуураад өчтөр урж дээр 2 өдөр халуураад. Тэгээ бас цаанаас ер нь дими стан руу орох юм бол одоо эрүүл мэндийн даатгал одоо бид нар байхгүй байгаа. Тийшээ гарч иж хийлгэн штэ. Тэгээд хийлгэн. За тэр нь эмгийн тусламж үйлчлэгийн тул Европт их өндөр үнэтэй байх. Яагаад гэвэл Азад бид нар аялж байгаа Филиппинд бас нэг бид нар дөрвөн дуудаад Балид жилээ дөрвөн дуудаад ингээд эмтэйг нэг 2 сая төгрөгийн одоо тусламж үйлчлэг авч ирсэн. Дөрвөнээр ингээ хүмүүс ирээд үзээд тэгээд ингээд эм бичүүгээд ингээд 2 сая төгрөг гэсэн. За тэгсэн. Нөгөө хэлийнхээ ажилтнанд би хэллээ л дээ. Би чи хэл дээр ингээ нэг өдөр болчихно. Дорооныхаа асуудал, Старлинкийн асуудлаас болоод Оросын хэл дээр нэг өдөр болчих жоох. Тэгээ наад дээр ингээ хэл дээр ээжи гоё энэ тон гэдэг би хэл дээр хонлоо. Одоо гоё хэлийн одоо дундын бүсээр ингээ хончиж байгаа. Тэгээ тэд нар маань чамд хэрэгтэй зүйл юу байна чи ингээд бүх юмыг аваараа уус хэрэгтэй бол бүх зүйлийг аваараа галзын өрөөс юмсаа. Тэгээ би үгүй одоо ингээд хүүхд маань өгдөчлээ. Би ч одоо бүх юмдаа л байгаа. Старлинк. Тамаас үлээлэх намаа гэдэг гэсэн чинь одоо бид нар бол энэ яалч авахгүй ингээ шалхахасаар арах. Тэгээд нөгөө хэл дээр ингээ хөөхт маань өгсөн чинь шууд нөгөө Scores Form шиг гэдэг нөгөө түргэн тусам шууд дуудаал. Тэгэл түргэний машин нэрэл шууд үзэл. Та юу яах хэрэгтэй байна? Хүүгээ энэ балист авч үзүүлэх хэрэгтэй. Энэ хүүхд чи антибиотик хэрэгтэй. Бидэрт бол антибиотик байхгүй. Бид нар бол анхны тусламж үзүүлэх хэрэгтэй маа гэх. Тэгээд Оросын талаас нөгөө тамаашны маань та Эстон руу гараад үзсэн ари ойрхон баха. Тэгэхгүй бол нөгөө Пскавга тотно нэг 50 км байгаа хилээсээ те 60 км ч үлээ. Тэгэхээр тийшээ буцах хэрэгтэй. Та ийшээ гарчул дээр юм гээд тамаашаа гэдэг. Би ч одоо тэгээ гээл гараал ингээл гоц. Тэсээ Эстоны хэл дээрээс буцц. Тэгээ буцсан гоо өчтөр за ишиг нэг үсээ хөөхт мөхтө үзүүлээд юу яагаад. Тэгээ буцаад Пскав хоттой ирэнгүүтээ нөгөө детский больниц гэдэг байт юм байна. Тэнд нь ингээ яваад утсан чи. Сайхан хүлээж аваад миний хүүхдийн паспортыг аваад үзэл ямар ч үн төлөвгүй байхгүй. Үзэл нөгөө тэр та хэд манаас нэг хүүхдийн нэг тийм дэвтэр байдаг шүү дээ. Тэрийг авч явах зүгээр юм шүү дээ. Тэр дэвтрийг үзэл ингээл юмтан танилцаад вакцин хийлгэсэн хийлгээгүй бүх юм хараал. Тэгэл би нөгөө орчуулаад хоорондоо ойлголцоод тэгэл ийм ингээрээ тэгээрээгээ тэгээ ямар ч өндөрөө сайхан тусламж үйлчлэг үзүүлж. Тэгээ хүүхд маань өнөөдрөөс гайгүй болцсон. Антибиотик аваад энд чинь антибиотик яг рецептээр өгдөг. Тэгээд Холланд нь антибиотик хэрэгтэй байна. Тэгээд Бифронто нөгөө вирус эсрэг лавл тэгээд бүх зүйл сайхан. За тэгээд нэг юм хоёр жоохон тийм одоо тааруу мэдээтэй гэх юм уу. Тэгээ ямар ч энэ хэдийгээ би Москвад үлдээчээд юугаар орно. Уршаа тавхад Омскоор яваад Горны Алтаас гэх байт юм байна. Горны Алтаа гээд. За тэргээр дамжуулаад Баяуулгынхаа ботор ороод тэгээ дугаарх асуудлыг шийдчихэд буцаад яг энэ Эстоныхаа хэлээр орно. Гэхдээ харин над бас амар болчихж байгаа. Яагаад тэгэхээр би буцаж ирэхэд маань бараг дороо Старлинк маань ирсэн байх бах. Тэнгүү тэрийг аваад
Тэгээд ингээд цааш авчихна. Би яг нэгэн Эстоноор давсан байлаа гэж бодоход буцаж ирээд бас нэг Европоор аялж чад нэг над руу боллоо гэхээр Эстон дээр буцаж ирэнгүүтээ нөгөө явнаар гарч ирээд тэгээд Starlink дрон аваад буцаад гараа гэсэн бодолтой байсан. Тэгэхээр одоо ашиг Оросоор ингээд сайхан ботон тойроод ингээд явчаа гэд тэгж бодчих. За тэгээд жоохон онцгой мэдээ дуулсан бол уучлаарай. Тэгээд та хэд маань хэрэгтэй байх бах. Европ руу машинтайгаа аялах гэж байгаа бол ямар ч асуудал авахгүй та. Ерөөс олон улсын жолооны ийм Монголигаар авчин. Тэн дээр Вений конвенцийн ямаг дэмжигтэй Вений конвенцийн. Гэхдээ энэ зөрүүтэй зүйл нь таны улсын дугаар машин дээр чинь үйлчлэлтгүй юм байна. Яа тэр сэрчин кирилл учраас та ичнэ Вений конвенц яриад ба гэд энийг хүлээж авахгүй. Урдаас чинь шууд зүйл заалтыг гаргаж ирэл ийм юм байгаа учраас таныг оруулах боломжгүй байна шүү та ойлгоорой. Тодорхой. Би тайлбар тавиад би гуугаад нэмэргүй энэ бол таны асуудал. Энд чинь л одоо яг жинхэнэ нөгөө Америк жинхэнэ Европын л асуудал байхгүй. Хууль дүрэн бол хууль дүрэн. Бид нар тэрийг мөрдөх ёстой. Хинч байсан. Тэгэхээр энийг бас хэдүүлээ нэг юу байх ёстой байна л да. Одоо суралцах ёстой байна. Тэгээд улс маань нэг жоохон иймэрхүү зүйл дээр анхаараасаа гэж би одоо хэлж байгаа шүү. Тэгээ би одоо та хэдэ харуулъя л дээ энэ. Энэ одоо Орсын номер шүү дээ. Энэ хардаа латин серт. Латин серт. За тэгээд одоо энэ аль усаас орж ирсэн бэ? Энэ ерөнхийдөө Европын усаас авч байгаа юм шиг ингээд бүгдээр латин серт. Тийм л байна. За бүр далбаатайгаа тийм ээ шүү гоё. За тэгсэн намаа маань гээгээд одоо нэг тэгээд ондоошилтоо ууслаа би манай ард юм чинь бид нар чинь ондоошилтоо ус. Тэгтээ бас сэрээрээ хүртэл ондоошилтоо юм хэдүүлээ гоё тий. Тэгэхээр хэрвээ эдгээр ингэж байгаа бол манайхан бас хэлгээл дээрээ тий. Манайх бол кирилл өсгтэй сэртэй машин болно таныг оруулахгүй гэдэг бол бас гоё юм уу. За энэ бол нарийн байлаа тэгээд. За тэгээд бид цаах явж байна. Песков хотоос гараад Москва руу явж байна. Ийшээ нэг 650 км замын донд нөгөө нэг сайхан гостиницада бид нар ирээд хонж байна. Тэгээд манай тамраад ингээ сайхан байж байна. За энд бүх зүйл нь байна дөө. Цэвэр усанж байна. Буудал бас хүмүүс асуугаад байсан. Энэ 1700 рубль. Хоногийн. Дотроо нойлтой, дүүштэй. За тэгээ гоё өргөө ортой байна. Манай гурав энэ урч нэнд тонсон. Тэгсэн ч бас эвгүй байна гинэ. Машиндаа унтсараагаад сурчиж бас эвгүй байна гэдэг чинь би ч яах вэ? Машиндаа л унтцсан явдаг гэртээ гэж ярих юм уу? Тэгээд ингээл одоо нөгөө сайхан байгаль донд ингээл бидэд. Гэл ажин. Энд бас нэрээ юу атсан. Энэ удаа би өөрөө угаасангүй. Идэх лондритай байна. Лондрид нь одоо тэнд тогтсон байна юмнуудаа. Лондрид нь юмаагаа дугаалгачлаа 400 рубль. Бүгдийг ингээ сайхан угаагаад татаагаад өгчих юм 400 рублээр. За тэгээд бүх зүйл байна. Wi-Fi байна уу? Байна. Үнэгүй. Тийм ээ. Өглөөний цайтай, ресторантай, буудалтай, халуун удуустай. За тэгээд одоо хүний хэрэгцээ шаардлага хүмүүс. Гадааны их гоё, шүн их гоё байсан. Гадна талдаа битүү гоё гэрэл мэрэлт. За тэгээд энэ гадна талд одоо хондог машин бас бодвол 150 рубль өгдөг бахаа. Биднээс бол 150-аагүй нөгөө дотор нь буудлаа томцсон болохоор. За тэгээд бас л доторх интермен их гоё шийдлэн. Шууж иргээд янзын гоё. Надад нэг таалагдлаа энэ дизайн. Энийг би ихлээд одоо юу гэсэн чи ингээ меню юм биш үү? Ингээ гоё. Меню ритмик бичсэн. Тэгээ энд хямдхан юм байна юм нь. Хоолны хямдхан. Одоо өглөөний цай одоо махта өглөөний цай гэхэд 130 рубль. Энэ 130 рубль чинь 4000 төгрөг за нэг 6000 төгрөг юм уу да. За тэгэл энд одоо голубци одоо юу гэдэг юм те котлет, дахианы махта котлет, домашныгээд гахааны махта котлет 130 рубль. 6-7000 төгрөг юм байна. За тэгээ Орос нэг гарнер гэдэг нэг хачрын тустай байдаг. За тэрнтэйг нэг нийлэхээр нэг 12000, 11, 12000 болчих шиг лээ Монгол. За тэгэл ингээл энэ кафетэй. Тэгээд би бас нэг юм хэлхээ мартцсан байна. Би одоо нэгэд Монгол руугаа босч явах юм. Би бол яг газар авчихна. Тэгэхээр нөгөө хурдан явчих байх л та. Хурдан очих гэж бодоод байгаа. Энэ хэдийгээр Москвад үлдээчихэд хамраад байж байгаа. Би нөгөө бас та
дотор маань нөгөө хийн ном ингээд мэддэг эсвэл хийн ном тавьдаг зардаг хүн байл бас би хамтарч ажиллахад та тийм санал тавьж байгаа шүү. Намайд хийн ном тавьчвал бүр гоё болох юм байна. Яг миний машин чинь нэг номтой амаржинтай. Гэхдээ нөгөө номтой машин чинь бас нэг үйл ажиллагаа хатвал. Гэхдээ эдийн зам дээр бол гоё л байна л да. Гэхдээ яг нэг бас Иркутскийн арийн руу ороод ирэх ингээ үед бол бас нэг жоохон тийм хатууд байгаа даа. Гэхдээ урд жолооч хэсгэл гайгүй. Хойд хэсгэн дээр бол нэг жоохон үсрээтэй байгаа даа. Тэгээд би хийн ном тавьчихлахгүй болдог гинэ. Суудч тэгж байна. Дандаа юутай машинууд хийн ном тавьчихдаг юм. Тэгээд бас хийн ном тавьдаг одоо тэ хүн компани байвал бас хамтарч ажиллах санал тавьж байгаа шүү. Тэгээд тэрийг гоё ингээд тавиад явчихвал шүү гоё болох юм болов. Тэгээд би бол ямар ч байсан Европын улсаар аялна. Жоохон бэрхшээл гарч байгаа. Тэр бэрхшээлөө бид нар даван тулна. Угаасаа адал явдалгүй аялал гэж бол байхгүй шүү дээ. Бүх юм адал явдалтай байж өшөө гоё сонирхолтой болно. Тийм ээ? Адал явдалтай болно. Тэгэхээр миний хувьд бол энд нэх одоо янз бүрийн байхгүй. Манай хүн бол бас нэг их байгаа. Тэгээд би одоо гүржээрээ давж болно. Гүрж дээр очиод ингээд давлаа түүх борлоо цааш ялгаагүй дахиад энэ асуудал үүснэ. Тэгэхээр одоо бид нар одоо энэ улсын хууль дүрмээр мөрдөх ёстой. Бид нар одоо яг энд ямар байх ёстой тэр өрнөл явах ёстой. Тэгэхээр одоо манай нөхцөлөд бол хөрх юм тэгэл ОНВС юу лээ одоо латин дугаарт арай төстэй улсын дугаар аваад одоо солиол ингээл явахаас өөр сонголтгүй болсон. За тэгээд нэг тиймэрхүү байна. Тэгээд одоо дараагийнхаа гоё ирээлийг бас оруулна. Нэрээ одоо энэ хугацаанд би нөгөө YouTube руу оруулах бичлэгүүд оруулъя. Нөгөө телевизийн юмнууд бас өгч чадахгүй л яваа та. Энэ нөгөө интернетийн асуудлаас болоод тэнд чинь нөгөө дрон ингээл нисчгээр л ингээл бүх юм хаачаад байгаа юм. Тэгэл ер нь байнгын л нэг тийм дрон нисэд. Тэгээ би тэрийг нь бол олж харсангүй л хааччих юм. Тэгэл дрон нисэл гэх юм шүү дээ. Одоо тийм жижиг том ямар юм байдгийг одоо тэрийг хараагүй болохоор. Тэгээд сая бас нэг 2 өдөр яг тэр асуудал дээр ядж хат нэг дрон ниссэн юм уу нөгөө интернет үлжээ юм байдгүй. За тэгээд PDD айл сайхан өргөжилж гэнэ үү. Юу л өснө бид нар даван тулна, хамтдаа даван тулна, шийдлийг нь олно. За эндээс гарч байгаа бэрхшээлүүдийг таадтай танилцуулаад яаж даван тулах вэ? Бид нар яаж явах вэ гэдгийг бас таадтай давхар гоё хэлээд явнаа. Тэгээд дуулан лайваар ингэ хийчихсэн чи сая ингээ 2 өдөр ингээд юуг нь хааж ийдсэн. Би одоо л эдний сайхан буудлын Wi-Fi нь ашиглаж байгаа. Wi-Fi нь бол ажиллаад байгаа. Нөгөө 3G гэдэг утсаар яадаг бүх юмуд ингээ хаачаад байгаа. За тэгээ жоохон олон юм яриа та хэдээ батсан бол уучлаарай. Бүгдээрээ сайхан өнөөдөр бүтэн сууд руугаа амралтаа сайхан аяд тухтай гоё өнгөрүүлээрээ. За тэгээд чаддаг мэддэг гоё юм байвал надад зөвлөгөөгөө өгөөд хэлээ. Тэгээд явъя цааш та аялаа өргөжлүүлнэ. Бид нар одоо яг миний тооцоолж байгаа бол нэг буцаад 8 дугаараас солиулах нэг 20 оны дараа буцаад Европын руу орно. Буцаад шүмэлхнээр орчихно. Эстондор одоо бичвэнд бол чамд ямар ч асуудал алга гол нь сэр дээр чинь грин карт гэдэг нөгөө даатгал их болдог нөгөө сэр нь уншдаг. Ямар ч боломж байхгүй өөртөө үзүүлж байна. Та би тэнд 1000 зовлонгоо тооцооч. Энэ бол таны асуудал. Танаа улсын асуудал. Уучлаарай. Бидний хувьд бол хууль дүрмэн байрны боломжгүй. Бүртгэж болохгүй болохоор бид нэр яах ёстой юм бэ тий? Тийм шүү дээ нэрээ бүртгэж болохгүй системд нь орохгүй юмч би яах ёстой юм бэ? Ганцхан үсэг. Гэ. Нөгөө оо энэ нь болохоор болж ийн яг энэ ингээд бид нар болгоч чинь гэж. Гэ. Тэгэхээр ганцхандаа биш. Ерөөсөө энэ бол гэрэл энэ бол одоо том асуудал. Энийг бид нар нэг бас шийдэх ёстой болов уу гэж бодож байна. Та хэд маань юу гэж бодож байна? Коммент хэсэгт үлдээгээрэй.